Системийн загварын 1-17 үе шат, 1-р үе шат 10 гол тогтолцооны хэсэг, эмдэн зүрх судас, хол боловсруулах, бөөр, дотоод шүрэл, нөхөн үрчхүй, үе гишүүн, нэг биеийн хөгжил, түн мэдрэлийн тогтолцоо, дотоод шүрэл, элэг. 2-дугаар компромент, цус ээлжийн орчин, холестерин, триглицерид, их нэгтэд липопротеид, бага нэгтэд липопротеид, глюкоз. 3 дахь нь цусны улаан эсэнд хүчил төрөгч орох, уушгины халхсан цусны дотор явагдана. 4-т нь HCO3 орж, холоор гарч, энэд шүлтлэг орчин гемоглобин хүчил төрөгч холбоно. 5-т нь донатор дарахах хүрээ 3-дугаар компромент руу орж, биеийн хөндлөн тэнхлэгийн хүүсний дагуу хансан ханаагүй тос нууцлагдана. 6-д нь донатор хүчил төрөгч амин хүчил глюкоз дархалтын хүрээ 1-р компроментд орно, митохондри руу орно. 7-д нь 1-р компромент 1-р бодисын энергийн солилцооны бүрэн хурал тэгшлтийн орчин 6 гишүүн тэгштгэл. 8-д нь 1-5 дугаар үе протеины урсгалын 9 дамжилгад битүү хэлхээ. 9-д нь 4-р компромент 5 гол мембран 5 гол үйл ажиллагаа. 10 дахь нь HCO3 гарч, холоор орох үе цусны улаан эс гемоглобин хүчил төрөгчийг салах 6 зам руу шилжих. 11 нь 8 дугаар үе шат ТР шилжих, цусны артерийн цус. 12 нь хүчил төрөгч гарах, 13 нь хүчил төрөгч орох, 14 нь хүчил төрөгч гарах, 15 нь цусны улаас митохондри гүйчээр энерги халамжаа гликолизийн 3 шунтаар авна. 16 цусны эргэл 150 мянган км урт 250 км цагийн хурдтайгаар хүчил төрөгч донаторт хүргэнэ. 17-4 эргэлт, энэ нь хэвийн төр зогсох, бүр зогсох, буруу эргэлт гэж байдаг.